Аж үйлдвэрийн яам болон үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс хөгжилд хүрэх зам үзэсгэлэнг өнөөдөр зохион байгууллаа. Энэ үзэсгэлэнд жижиг дунд үйлдвэрлэгчид оролцож, төр засгаас үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүссэн юм. Монгол улс сүүлийн 25 жилийн хугацаанд 20 тэрбум гаруй долларын төсвийн худалдан авалт хийсэн ч импортын бараа бүтээгдэхүүн тэдгээрийн багагүй хувийг эзэлдэг. Тийм ч учраас дотоодын жижиг дунд үйлдвэрлэгчтэй өсгөн бойжуулж чадаагүй юм. Иймд үндэсний үйлдвэрлэгчид тэр дундаа хар төмөрлөг. Түүнтэй уялдаа холбоотой үйлдвэрлэл эрхлэгчдийг цуглуулж хөгжилд хүрэх зам үзэсгэлэнг зохион байгууллаа. Дотоодынхоо үйлдвэрлэлийг 5 жил 10 жилдээ татварын бодлогоор дэмжиж бүтээгдэхүүнийг худалдаж авдаг ийм л бодлого бол цааш явна. Дандаа гардаас импортоор аваад байна гэдэг та бүхэн өнөөдөр анзаарч байгаа бох тий. Монголчууд өөрсдөө боломжоор юм хийх боломжтой юм а гэдэг бол энийг нотолсон нэг үзэгдэл болж байна л да. Тийм учраас бид нэр үндсэн суур үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь хамгийн чухал юм байна. Үзэсгэлэнд 40 орчим үйлдвэрлэгч оролцож бараа бүтээгдэхүүнээ танилцуулахын зэрэгцээ төр засгаас үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хөгжүүлэх үндэсний хөтөлбөр баталгааг хүссэн юм а. Манай компани одоо инженерийн байгууллагууд бол Монголд аж үйлдвэрийн салбар хөгжих, тэр тусмаа төмөрлөгийн үйлдвэрийг хөгжихийг л одоо хөгжих түүнийг төв засгаас дэмжээсэй л гэж хүсэж байна да. За энэ бол одоо манай шуудааны үйлдвэрийн хаягдал байна. Энэ шуудааны үйлдвэрийн одоо хаягдлаар ийм